Эдийн засгийн өсөлтийг хангах зам тээвэр, логистикийн сүлжээг өргөжүүлэн хэрэгжүүлэх, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн эдийн засгийн үр ашигтай, аюулгүй, ая тухтай тээврийн үйлчилгээний нөхцөлийг бий болгох эрхэм зорилготой зам тээвэр хөгжлийн яам, Сарнай хүүхдийн төв бүтээн байгуулалтын нэг хүн нэг тоосго аянд нэгдлээ. Сарнай ээжийн сайхан сэтгэлийг үнэлэх, урам хайрлахаар зам тээвэр хөгжлийн сайд Дэ Ганбат, ажил албаныхаа хамт зам тээвэр хөгжлийн яамны төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ж Ган Төмөр, авто тээврийн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга С Батболт нар Сарнай ээжинд зочлоо. Хүний өөрийн 31 хүүхдийг хүн болгох гэж зүтгэж яваа Сарнай бүсгүйд энэхүү аянд зам тээврийн хөгжлийн яамны нийт хамт олонний идэвхтэй оролцохыг өнгөрсөн сараас уриалсан байна. Бус яамны удирдлагууд хүүхдийн инээд хөр, энерги цугласан Сарнай бүсгүйн гэрт зочилж, бяцхан өрсөд баяр хөөр бэлгэлж, Сарнай бүсгүйд итгэл өгч, цаашид дэмжиж ажиллагаа илэрхийллээ. Энэ үеэр яамн дээрээ аялуулсан 21 номерын хандивын хайрцгийг хүлээлгэн өглөө. Зам тээврийн хөгжлийн яамны бүтээлч ажлын төлөвлөгөөний хүрээнд Сарнай бүсгүйн хүүхдүүдэд зориулж, монгол хэл дээрх сургамжид өгүүлэлэг, бомг үлгэрийн цомог, шинжлэх ухаан танин мэдхийн сэдвүүтэй 100 гаруй ном цуглуулсан бөгөөд эдгээр номоор бяцхан хүүхдүүдэд оюуны бэлэг барьсан юм. Мөн зам тээврийн хөгжлийн яамны сайд Ганбат хувийн зүгээс 1 сая төгрөг, иргэн Чойсрон 1 сая төгрөг, гэрэл зураг сонирхогч Бямдарж өөрийн авсан Бурхан халдун уулын зураг дуудлага худалдаанд оруулж, орлогынхон 10% болох 250 мянган төгрөгийг дамжуулан Сарнай бүсгүйд хүлээлгэн өглөө. Тэгээд одоо ингээд нэг хүн бүр нэг тоосгосон юм аян явж байгаа. Энд хөдөлгөөн өрнөд явж байгааг би бас амжилттай сонслоо. Тэгэхээр бид нэр тоосгонд бүрдээ хашаарын юу ясаар одоо элс цемент хайр энэ нэмийг манай зам тээврийн хөгжлийн яам гэж бас та бүхэнд энийг зохицуулж болно. Энийг нэгдүгээр дамжих байна. За хоёрдугаар бас энэ тээвэртэй холбоотой асуудал бол үүсэх юм бол зам тээврийн хөгжлийн яам байна. Машин нэг зохицуулах бөөрөн боломжтой. Тэгэх юм бол одоо тэр хачааны машинаар юм татах, сонсомоор идэвхтэй юм яах тээвэр иймэрхүү асуудал байх юм бол бидэнд хандаарай. Тэгвэл одоо бид тэр юм үгийг зохицуулж өгнө. Зам тээврийн салбарынхан Сарнай хүүхдийн төв барих ажилд тээвэрлэлтэй холбоотой бүхий л талын дэмжлэгийг үзүүлж ажиллах, хашаа тогтжуулах элс харигыг буулгаж өгөхөөр боллоо. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.